Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу бүгд өнөөдрийн мэнд хүргэе. За шинжээчийн цагийн ээлжид дугаараар банкны салбарын хувьцаа сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. За өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирждээр 5 банк нээлттэй арилжаалагч байгаа. За эдгээр банкудаас дурдах юм бол одоо Голомт банк, Худалдаа хөгжил, Төрийн банк, Хас, Хаан зэрэг банкнууд бол нээлттэй арилжаалагч байна. За тэгвэл эдгээр банкнуудын 2026 оны 2 дугаар улирлын тайлан өнгөрсөн 7 хоногт гарлаа. За бүх банкнууд бол Монголын хөрөнгийн биржид 2026 оны 2 дугаар улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа бол өгсөн байна. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бүгдээрээ эдгээр банкнуудын санхүүгийн үзүүлэлтүүд хэр байгаа юм бэ? За мөн дээрээс нь үнэлгээний харьцаа чухал гол харьцаа үзүүлэлтүүд хэр байгаа юм бэ гэдэг талаар ярилцгаая. Тэгэхээр хэдүүлээ юун төрөнд эхлээд за топ 5 банкныхаа хувьцааны ханш болон санхүүгийн үзүүлэлтүүдийг ярихаас өмнө за топ 5 банкны багтаж байгаа энэхүү Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаг топ 20 индексийн үзүүлэлтүүдийг хараад үзье. За топ 20 индекс гэдэг маань за арилжааны идэвх, зах зээлийн үнэлгээ их мэтлэн шалгуур үзүүлэлтүүдийг давсан топ 20 компаниг дундчлагдсан индекс байдаг. За тэгвэл топ 20 индексийн одоо ханшийн гүйцэтгэл үзүүлэлтүүдийг харах юм бол за энэ он буюу 2026 оныг гараад оройн дээдсэгтээ буюу 55133 нэгж гэсэн ханш дээр хүрсэн. За тэгээ үүнээс хойш 4-р сарын хүртэл ханшийн уналттай байжгаад ёроолын цэг буюу 50,093 гэсэн нэгжид хүрсэн байна. За мэдээж энэхүү уналт бол хэд хэдэн хүчин зүйлээс нөлөөлдөг. За мэдээж Монголын хөрөнгийн зах зээлийн онцлог бол ялцчгүй ногдол шихийн бүртгэлийн өдөртэй холбоотойгоор бүртгэлийн өдрийг өнгөрөөгөөд хөрөнгө оруулагч нар хувьцаагаа зардаг чиг хандлага ажиглагддаг. За үүнтэй холбоотойгоор бол индексийн үзүүлэлтүүд бол 9.1 орчим хувиар унсан үзүүлэлттэй байгаа гэж хэлж болж байгаа. За тэгээд 4-р сараас хойш буцаад хувьцааны ханшууд сэргэлтийг авч эхэлсэн. За хувьцааны ханшийн сэргэлтийг уялдаад топ 20 индексийн гүйцэтгэлч гисэн за яг одоо 7 дугаар сарын 27-ны хаалтын ханшийн байдлаар 562 орчим хувиар өссөн дүр зургийг бол бидэнд харуулж байгаа гэж хэлж болж байна. За тэгээд түрүү хэлсэн мэдээж ногдол шихийн бүртгэлийн өдөртэй холбоотой үзүүлэлтүүд нөлөөлж байна. За мөн энэ жил Монголын хөрөнгийн биржээс буюу за Монголын одоо зохицуулагч байгууллагаас за дотоодын зах зээлийн хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, хөрөг чадрыг нэмэгдүүлэх зорилгоор маш олон одоо ажил үйлчлэгийг хэрэгжүүлээд эхэлж байгаа. За үүний нэг бол мэдээж за зах зээл үүсгэгч буюу маркет мейкерийн үйл ажиллагаа байгаа. За мөн шорт арилжаа буюу одоо үнэт цаас барьцаалан зээлдүүлэх үйл одоо хувьцааны арилжааг одоо нээх журмыг баталсан гэх мэт маш олон ажлуудыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгэхээр энэ сүүлийн хагасчил Монголын хөрөнгийн зах зээл дээр бол өсөлт үргэлжлэх төлөвтэй юм а гэдэг таамаглалыг бид бүхэн гаргаж байгаа. Монголын хөрөнгийн бирж дээр нийтдээ 174 гаруй хувьцаат компаниуд бол бүртгэлтэй байгаа. За эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээг нь хараад үзэх юм бол 13.6 их найд төгрөг. За Монгол улсын эдийн засгтай харьцуулаад үзэх юм бол 15.4% тэнцвэс хэмжээнд бол байна гэж хэлж болно. За харин түрүү хэлсэн топ 20 индекст багч байгаа 20 компани зах зээлийн үнэлгээг нь хараад үзэх юм бол 10.9 их найд төгрөгөөр үнэлэгч байгаа буюу нийт хөрөнгийн зах зээлийнхээ 80%-ийг нь бол дангаараа бүрдүүлж байгаа ийм индекс байх нь. За харин системийн нөлөө бүхий топ 5 банктай. За эдгээр нээлттэй болсон 5 компани зах зээлийн үнэлгээг нь хараад үзэх юм бол 5.9 их найд төгрөг буюу топ 20 индексийн 54.5%-ийг ердөө энэ 5 компани бол дангаараа бүрдүүлдэг буюу за энэ 5 компани санхүү үйл ажиллагааны тайлан за ер нь үйл ажиллагааны хэр байгаа санхүүний хэр байгаа хувьцааны ханш нь өсөлттэй байх юм бууралтай байх юм гэдг нь өөрөө энэ топ 20 индекст бол маш хүчтэй нөлөөлдөг ийм 5 компани байдаг. За эдгээр 5 компаниг 5 банкыг хараад үзэх юм бол за Хаан банкны хувьд бол зах зээлийн үнэлгээ 2.7 их найд төгрөг, Хас банк 1.2, за Голомт банкны хувьд бол 917 тэрбум төгрөг, за Төрийн банкны хувьд бол 351 тэрбум, за Худалдаа хөгжлийн банкны хувьд бол 659.3 тэрбум төгрөгөөр бол өнөөдрийн байдлаар үнэлэгч байна. Тэгэхээр эдгээр 5 банкны хувьцааны ханшийн хөдөлгөөн Монголын хөрөнгийн зах зээлийн одоо цаашдын чиг хандлагыг бол ялцчгүй тодорхойлоод эхэлж байгаа гэж бид хэлж болохоор байна. Ялцчгүй топ 20 индексийн 50 орчим хувийг зөвхөн эдгээр 5 банк эзэлж байна гэдэг маань маш том одоо нөлөөтэй гэдгийг бол бид бүхэнд харуулж байна. За тэгээд Хаан банк гэхэл 2.7 их найт төгрөгийн
одоо зах зээлийн үнэлгээ гэж үзүүлэхэд нийт одоо топ 2 нийт хөрөнгөний зах зээлийн үнэлгээний бараг 20 орчим хувийг дангаараа ганцхан компани эзэлж байна гэж хэлж болохоор биш үү те. За үргэлжлүүлээд түрүү одоо яг шинжээчийн цагийнхаа дугаарыг ихэнд хэлсэн тийм ээ. За эдгээр 5 банкнууд бол 2026 оны 2 дугаар улирлын санхүүгийн ажиллагааны тайлангаа бол Монголын хөрөнгөний биржид өгсөн. За ингээд иргэд бол нээлттэй харах боломжтой. За тэгээд бид нэр бол эдгээр тайлангуудыг нэгтгэхэд тойм хэлбэрээр бол танилцуулж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За слайдаас харахад эхний зүүн дээдлийн графикаас харахад бол цэвэр ашигын өсөлтийг 5 банкны нэгтгэсэн байдлаар бол харуулсан байгаа. За 2025 оны эхний хагас жилд энэхүү 5 банкны нийт цэвэр ашиг за 797 тэрбум төгрөг байсан бол 26 оны эхний хагас жилийн байдлаар 11.5%-аар унсан үзүүлэлттэй буюу 715 тэрбум төгрөгт бол хүрсэн байна. Тэгэхээр энэ дээр бол нэг хэд хэдэн чухал хүчин зүйл бол нөлөөлж байгаа. За энд бол хамгийн том нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ гэхээр энэ оны 1 сард Монгол банкнаас за банкнуудын заавал байлгах төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг бол нэмэгдүүлсэн байна. За энэ нь өөрөө банкны салбарт бол томоохон сорилт болоод байгаа гэж хэлж болно. За заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлж байна гэдэг маань өөрөө тухайн банкнууд зээл гаргах хэмжээ маань бол одоо ингээд орон зайг нь бол багасгаж өгч байдаг. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол банкнуудын хувьд бол тайлан орлого нэмэгдүүлэхтэй холбоотой томоохон сорилтууд бол тулгараад байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор ер нь бол банкны салбарын цэвэр ашиг өнгөрсөн онтойгоо харьцуулахад 11.5%-аар унсан гэж бол харж байгаа. За мөн дээрэс нь өөрийн хөрөнгийн өсөлтийг хараад үзэх юм бол 26 оны эхний хагас жилийн байдлаар 7.8 их найт төгрөг төрсөн буюу өмнөх оны мөн үеэс 15.2%-аар өссөн үзүүлэлттэй гарсан байгаа. За харин нийт хөрөнгийн өсөлтийн хувьд бол 20%-аар өссөн үзүүлэлттэй. За хүүгийн орлогын хувьд бол 19.3%-аар өсөж 4.3 их найт төгрөг төрсэн ийм тайлангуудыг бол танилцуулсан байна. Нэгтгэсэн байдлаар харахад бол. Тэгэхээр яг дүгнээд үзэхэд банкнуудын хүүгийн орлогын хувьд бол яг өсөлттэй гарч ирсэн. Гэхдээ цэвэр ашигын хувьд бол өнгөрсөн жилийн мөн үетэйг харьцуулахад бууралтай биш үү дээ. Тэгэхээр нэг үгээр дүгнээд үзэхэд энэхүү дүгнэлтийг яг юу гэж хэлэхээр байгаа вэ? Хүүгийн орлого яг нэмэгдсэн. Гэхдээ цэвэр ашиг буурсан байна. Тэгээ банкнуудын хувьд бол бас энэ дээрээс хараад үзэхэд хүүгийн орлого бол мэдэгдэхүйц одоо 19.3%-аар өссөн байна шүү дээ тий. За нөгөө талдаа бол цэвэр ашигын өсөлт бол 11.5%-аар буурсан байна. Тэгээ эндээс бол хүүгийн зардал бол хүүгийн орлогоос давсан хэмжээний өсөлтийг бол үзүүлсэн байгааг харж болно. Тайлангуудаас нь хараад үзэх юм бол за мөн дээрээс нь бусад зардлууд бол орж ирж байна. Тэгэхээр тайлан балансаас хараад үзэхэд бол ер нь яг Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал эхний хагас жилд за энэ геополитикийн нөхцөл байдалтай холбоотой эрсдлүүд бас тайлан баланст нөлөөлсөн байх боломжтой. Мөн дээрээс нь инфляцийн түвшин бол одоо яг 7 сарын байдлаар бол баг 12%-ийг бол давцсан үзүүлэлттэй байгаа шүү дээ тийм. Энэ ч утгаараа бол за тэгвэл үргэлжлүүлээд одоо уг санхүүгийн тайлбар дээр үндэслээд банкнуудын одоо харьцаа үзүүлэлтүүдийг хэдүүлээ авч үзье. За яг бид бүхэн бол за хувьцааны ханшийн шинжилгээ хийхэд болон за банкнууд болон бусад компаниудын хувьцааны таамаглалыг гаргахад за мөн тухайн хувьцаа зах зээлийн дундчтайгаа харьцуулахад хэр их багаар үнэлэгдсэн байгаа юм, хэр их өндрөөр үнэлэгдсэн байгаа юм бэ гэдгийг гаргахад за үн ашигын харьцаа гэдэг зүйлийг тооцож гаргадаг. За үн ашигын харьцаа гэдэг бол за цэвэр ашигын үзүүлэлтүүдийг зах зээлийн үнэлгээтэй харьцуулсан үзүүлэлтүүдийг хэлдэг. Тэгэхээр яг үн ашигын харьцаа үзүүлэлтүүдийг харахад за яг сая 7 дугаар сарын 27-ны өдрийн хувьцааны ханшийн хаалтын ханшаар үзэхэд Төрийн банкны хувьцаа хамгийн багаар үнэлэгдсэн байна гэж харж болж байгаа. 2.7 гэдэг бол дундаж уулах 4.3-аас бол харьцангуй бага байна гэж хэлж болж байгаа. За яг энэ дундаж уулах 4.3 гэдэг үзүүлэлт юуг илэрхийлдэг вэ гэхээр за банкнуудын системийн нөлөө бүхий 5 банкны 4.3 жилд олох цэвэр ашиг нь өнөөдрийн зах зээлийн үнэлгээтэйгээ тэнцэж байна гэж хэлж болж байгаа. Тэгэхээр үн ашигын харьцаа хэдий ч нэ бага байна, төдий ч нэгээр тухайн компани хувьцааны ханш илүү багаар үнэлэгдсэн цаашдаа өсөх потенциал орон зайтай компани гэж харж болж байгаа. За тэгээ удаах байранд бол Голомт банк бол 3.6 орчим PE харьцаатай байна. Голомт банкны хувьд бол
За өнгөрсөн жилүүдэд ч тэр за бид бүхний өмнө энэ эхний хагасжилт өвөл 2 дугаар сард ярьж исэн танилцуулга дээр ч гэсэн үн ашгийн харьцааны хувьд бол 3 орчим түвшин дээр хадгалагдаад явж исэн. Одоо ч гэсэн бас бусад банкнуудтайгаа харьцуулахад илүү хувьцааны ханшийн хувьд бол багаар үнэлэгдсэн байна гэж хэлж болж байгаа. За тэгээд яг массаар нь хараад үзэхэд бүх банкнуудын үн ашгийн харьцаа бол за энэ оны сая өвлөлтөд харьцуулахад бол харьцангуй жоохон нэмэгдсэн дүр зураг ажиглагдчих. За энэ үл яг цэвэр ашиг буурсан шалтгаанаас шалтгаалаад PE харьцааны бага зэргийн өссөн дүр зургийг бидэнд харуулж болохоор. За мөн дээрээс нь PB харьцааг хараад үзэх юм бол тийм ээ. Одоо банкны салбарын дундаж PB харьцаа 175% та байгаа шүү дээ. Тэгээ энэ юуг илтгэж байна вэ гэхээр за банкны салбарын эдгээр 5 банк болвол одоо өөрийн дансны үнээс ер нь бол даруй 25%-аар хяндаар зах зээл дээр бол борлуулагч байна гэсэн үг. Тэгээ ер нь бол талхны үн бол нэг 1000 төгрөг байдаг байя гэж бодъё л доо тийм. Өртгөн бүх юм нийлээд. За тэгвэл зах зээл дээр 1000 төгрөгөөр биш 750 төгрөгөөр зарах гэж байна л гэсэн ийм санааг бол илтгэж байна. Тэгээ энэ дотор бол Төрийн банк, за худалдаа хөгжил голлон банкны хувьд бол TIG 5, TIG 4 гэсэн ийм үржүүлэгчтэй байгаа буюу яг одоо тэр тайлан балансыг нь хараад үзэх юм бол энэ 50-аас зах зээлийн үнэлгээ нь бол 50-аас 60%-аар бол багаар бол ингэж борлуулагч байгаа нь бол анзаарэгдэж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ түрүүний хэлсэн топ 5 банкны зах зээлийн үнэлгээгээр тэргүүлж байгаа Хаан банкны тайлан болон хувьцааны ханшийн үзүүлэлтийг харцгаая. За тэгэхээр Хаан банкны хувьд бол түрүү хэлсэнчлэн 2026 оны 4 сард ёроол ханштай бол хүрсэн байна. За энэ бол мэдээж танилцуулгын ихэнд дурдсанчлан ногдол ашигын бүртгэлийн өдөртэй бол холбоотой юм байгаа. За ханш бол 1219 төгрөг ёроолтой бол хүрсэн. За ингээд өнөөдрийн байдлаар бол ханш 1461 төгрөг буюу 19.8%-аар өссөн үзүүлэлттэй бол байна. За харин тайлангийн үзүүлэлтээс хараад үзэх юм бол цэвэр ашигын хувьд бол 2026 оны 1-р улирлын байдлаар 357 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үетэйгээ харьцуулахад 3 тэрбум төгрөгөөр бол нэмэгдсэн. Ийм үзүүлэлтийг бол үзүүлсэн. За яг дундчтайгаа харьцуулаад үзэх юм бол харьцангуй сайн тайлан танилцуулсан гэж хэлж болно. Яг тэгэхээр эдгээр 5 банкны нийлбэр цэвэр ашиг бол 11%-аар унтсан байгаа шүү дээ, тийм ээ. За Хаан банкны хувьд бол цэвэр ашигаа нэмэгдүүлсэн тайланг бол танилцуулж чадсан байна. Хаан банкны одоо хувьцааны ханшийн график дээр нэг бас зүй тогтлоод байдаг. Одоо өнгөрсөн 2024 болон 25 оны ханшийн графиктай харьцуулахад бас яг сая энэ 4-р сард гарсан хөдөлгөөн ажиглагдсан байдаг. За 25 онд гэхэд бас өндөр хэмжээний ногдол ашиг тараасан. За тэгээд 4-р сард хувьцааных нь ханш унсан. За түүнээс хойш дахиад 30% өсөлтийг үзүүлчихсэн байна. Тэгэхээр энэ жил ч гэсэн за саяны 4-р сард хийсэн ёроол буюу 1219 төгрөгөөс дахиад 30% өсөлт байгаа гэж харж байгаа. Тэгэхээр яг одоогийн өнөөдрийн байдлаар 19.8% өсөлтийг үзүүлсэн байгаа. Хэрвээ түрүүний 4 сард үүсгэсэн ёроолын зэгээс 30% өснө гэж үзэх юм бол Хаан банкны хувьцааны ханш энэ оны төгсгөл гэхэд 1600 орчим төгрөг хүрэх бүрэн боломж потенциал байгаа гэд бид хүн харж байгаа. Хаан банкны хувьд онцлог нь бол маш өндөр ногдол ашиг тараадаг тийм ээ. За эдгээр 5 банктайгаа харьцуулахад бол ногдол ашигын өгөөж бол харьцангуй өндөр байдаг. За мөн дээрээс нь ногдол ашиг төлөлттэй харьцаа буюу одоо pay out ratio гэж байна. Энэ харьцаа үзүүлэлтээр ч гэсэн өндөр байдаг. Ерөнхийдөө одоо цэвэр ашигынхаа бараг 60%-ийг бол ногдол ашиг хэлбэрээр тараадаг. Бусад банкнуудаас бол харьцангуй өндөр ногдол ашигыг бол тараадаг. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол ногдол ашиг төр суурилсан хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулагчдын хувьд бол Хаан банкны хувьд бол ялчгүй сонирхол татах үс юм хувьцаа бол байдаг. Хаан банкны хувьд одоо дан ганц банкнуудтай харьцуулах биш, бусад бас Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд багтж байгаа компаниудын ногдол ашиг төлөлтийн харьцаатай харьцуулахад ч гэсэн хамгийн өндөр нь байгаа гэж хэлж болж байгаа. За мөн сүүлийн одоо 3 жилд энэ Хаан банк хөрөнгийн зах зээл дээр орж ирээд өндөр хэмжээний ногдол ашиг тарааж байгаа нь бусад компаниудад бас одоо өндөр хэмжээний босго буюу жишийг тогтоож өгсөн сайн талтай байгаа гэж бид бүхэн хэлж болж байгаа. За тэгвэл одоо хоёулаа үргэлжлүүлээд за Голомт банкны хувьцаан дээр яриа. За Голомт банкны хувьцааны ханш бол за сая он гараад 1318 орчим төгрөг дээр арилжаалагдчихсэн. За гисэн ч за ногдол ашигын хувьд бол харьцангуй бусад банк болон бусад компаниудтайгаа харьцуулахад бол бага ногдол ашигыг тараасан. За тэг арилжааны итэх бас Хаан банктай харьцуулахад
харьцангуй бага байгаа. За тэгээ хувьцааных нь ханш бол одоогийн байдлаар 1110 орчим төгрөг рүү болтлоо унаад байгаа. Гэхдээ хаан банкны хувьд за бусад үн ашигын харьцаа үзүүлэлтүүд за санхүүгийн үзүүлэлтүүдтэй харьцуулаад үзэхэд одоо ч гэсэн илүү багаар үнэлэгдсэн байна гэдгийг бид бүхэнд харуулж байгаа. За мөн голомт банкны одоо өөрийн хөрөнгийг бол тодтох нь зүйтэй байна. Өөрийн хөрөнгийн хувьд бол сүүлийн 3 жилийн хугацаанд бол доктортой өсөлттэй байгаа. За жил тутамд нэг 20 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. За сая эхний хагас жилийн байдлаар ихэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.1 орчим хувиар нэмэгдээд өөрийн хөрөнгө нь 1.7 орчим их найт хүртлээ өссөн байгаа. Тэгэхээр яг өөрийн хөрөнгийн өсөлтийн шалтгаан өөрийн хөрөнгө өснө гэдэг маань банкнд эргээд ямар сайн нөлөө давуу талыг бий болгодог вэ? За мэдээж одоо өөрийн хөрөнгө өсч байна гэдэг маань банкны хувьд бол одоо цаашаа зээл олгох тий энэ боломж бол төдий чинь нэмэгдэж байдаг. Банкны салбарын хувьд бол маш чухал үзүүлэлтүүдийн нэг бол байдаг. Тэгээ энэ нь бол ер нь бол одоо Монголд нэг тийм үг гэдэг чинь сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэв тий. Ер нь бол сав нэлийн томтой байгаа. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол дараа чи бизнесийн орлого орж ирэхэд бол нэлийн чухал ийм хөрөнгө байдгаа гэж бол хэлж болно. За мөн дээрэс нь голомт банкны хувьд бол харьцангуй бизнесийн зээл төвтэй бизнесийн зээл рүү бол чиглэсэн зээлүүдийг бол төлхөө олгож байгаа сүүлийн жилүүдэд. Тэгээ энэ ч утгаараа бол чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтүүд бусад банкнуудтайгаа харьцуулахад бол маш бага гэж хэлж байна. За чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтийг хараад үзэх юм бол голомт банкны хувьд бол 2.5%. За хаан банк 4.1, Төрийн банк 4.5, Худалдаа хөгжлийн банк 5%, за Хас банкны 2.2 гэх мэтчлэн ийм харьцаа үзүүлэлттэй байгаа. Тэгээ банкны салбар за ялангуяа одоо энэ банк бус банк за ерөн санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд бол энэ NPL чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт гэдэг бол ер нь бол амин үзүүлэлтүүдийн нэг байдаг. За чанаргүй зээл өндөр байх тусмаа маш өндөр эрсдэл бол хүлээж байгаа тийм ээ. За энэ дээр бол зээлийн багцаа өсгөж чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтийг бууруулах. За эсвэл чанаргүй зээлийг нь одоо эрсдлийн сангаараа дамжуулан зардал гаргаж бууруулах гэдэг ийм сонголтуудтай бол нүүр тулдаг. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол энэ харьцаа үзүүлэлт голомт банкны хувьд бол харьцангуй сайн байгаа нь бас аварштай юм а гэж бол хэлж байна. За тэгвэл одоо дараагийн банк Хас банк. За сая тайлангаа танилцуулсан 5 банкнаас 2 банк нь л одоо эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад цэвэр ашигын хувьд өсөлттэй буюу одоо өнгөрсөн мөн оны одоо цэвэр ашиг хадгалсан дүр зурагтай гарсан. За үүний нэг нь бол хаан банк байсан, одоо Хас банк байна. За Хас банкны хувьцааны ханшийн хувьд ярихад нэг онцлог зүйл байгаа нь маш доктортой өсөлтийг үзүүлдэг. За Монголын хөрөнгөний зах зээл дээр арилжаа хийж байгаа хөрөнгө оруулагч нарын хувьд ч гэсэн Хас банк бол маш одоо сайн хувьцаануудын нэг гэж хэлж болж байгаа. Арилжааны идэвхтэй хувьд бас доктортой арилжаалагддаг компаниудын нэг байна. За Хас банкны хувьд гэх юм бол сая 2026 оны 1-р сарын 2-ны өдөр бол 952 орчим төгрөг дээр арилжаалагдчихсэн бол за сая өнгөрсөн 6-р сард оройн дээд цэг буюу 1335 төгрөгт хүрсэн баг. Тэгэхээр энэ хүү өсөлтийг хараад үзэхэд 40 орчим хувийн өсөлтийг үзүүлчихсэн баг. Тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээл дээр 6 сарын дотор 40 орчим хувийн өсөлтийг үзүүлдэг компаниуд маш ховорхон гэж хэлж болж байгаа. За тэгээ өнөөдрийн байдлаар 1156 орчим төгрөг дээр арилжаалагдчих. За яг хөө хэдийгээр санхүүгийн үзүүлэлтүүд болон хувьцааны ханшууд сайн байгаа ч гэсэн одоо бусад одоо хаан банктайгаа харьцуулахад харьцангуй жоохон эрүүл бус хөдөлгөөнийг үзүүлээд байна уу гэсэн бас хардлага одоо ажиглагддаг. Яагаад гэвэл байнгын өсөлттэй байгаа доктортой өсөлтийг бол харуулад явж байгаа учраас ямар нэгэн хувьцаан дээр бол эрүүл өсөлт, эрүүл хөдөлгөөн гэдэг бол дунд нь нэг засварын хөдөлгөөн орж ирэх зүйлийг эхэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэлгүй. За мөн дээрэс нь Хас банкны хувьд бол хувьцааны ханш бол ер нь IPO хийсэн цагаас маш тогтмол өсөж байгаа тийм. Энд нөлөөж байгаа хамгийн гол хүчин зүйлсийн нэг нь бол хувьцаа худалдаа авах, хувьцаа халааслах хөтөлбөрийг бол жил болгон тогтмол хэрэгжүүлдэг. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол хувьцааны ханшид маш том дэмжлэг болдог нэг ийм арга хэмжээ гэж хэлж байна. За одоо жишээ аваад ярихад 2024 онд нийтдээ 6.9 тэрбум төгрөгөөр. За 2025 онд 7.8. За ингээд 26 онд одоо ахаад хувьцаа халааслах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр зарласан байна. Тэгээ энэ нь бол нийтдээ 9 тэрбум төгрөгийн хувьцааг халааслана гэдэг ийм мэдээллийг бол гаргасан. За ингэхдээ болоод 1200 төгрөг гэдэг ханшийн бүсдээр бол ханшийг тогтворч болно
гэдэг ийм мэдээллийг бол зарласан байна. Тэгээ энэ ч утгаараа тухайн ханшийн бүсдэр ер нь бол аюулгүй байдал одоо үүсчиж байгаа гэж хэлж болно. За Хас банкны хувьд бол жилдээ нэг 7.8 тэрбум төгрөгийн арилжааны идэвхтэй ийм компани. 9 тэрбум төгрөгөөр тухайн бүсэд ханшийг тогтворжуулж байна гэдэг маань 1200-ийн бүсээс хэд доошоогоос хавлагч гэдэг юм уу? Ийм эрсдлийг бол ер нь бол хааж өгж байгаа нэг юм зүйл гэсэн үг, арга хэмжээ гэсэн үг. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол банк талаасаа бол хувьцааны ханшийг өсөлтийг бол хадгалах тал дээр бол бас нэлээд том арга хэмжээг авч хэрэгжүүлж байна уу да гэсэн ийм. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. Тэгэхээр одоо 7 дугаар сарын 27 оны байдлаар хувьцааных нь хаш 1156 төгрөгөөр арилжаалагдчихсэн. Тэгвэл энэ хувьцаа буцаан худалдаа авах хөтөлбөрийн дагуу нэг ч хувьцааг 1200 орчим төгрөгөөр худалдаж авна гэсэн байна. Тэгэхээр бол энэ 1200 гэдэг за 1150-аас 1200 гэдэг төвшин бол буцаад Хас банкны хувьцааны ханшийн хувьд нэг юм шал үнийг тогтоогоод өгж гинүү да гэсэн одоо зүйл бас ажиглагдаж байгаа гэж хэлж болж байна. За мөн түрүүний хэлдгээрээс нь арилжааны итэх гэдэг зүйлтэй холбоотой. Нийт 9 тэрбум төгрөгтэй тэнцвүүд хэмжээний хувьцаа буцааж худалдаж авна гэдэг маань нөгөө талаасаа тухайн хувьцаан дээр маш их хэмжээний нөгөө талаас эрэлтийг бий болгож гинэ гэж хэлж болж байгаа. Төлгөө. За үргэлжлүүлээд бүгдээрээ худалдаа хөгжлийн банкны талаар ярьцгаая. За худалдаа хөгжлийн банкны хувьд бол 1 сарын 26-ны өдрийн байдлаар хувьцааны ханш бол 19,000 төгрөгөөр арилжаалагдчихсан бол өнөөдрийн байдлаар 12,950 төгрөгөөр бол арилжаалагч байна. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол одоо түрүү хэлсэн 5 компани одоо хувьцааны ханш уналттай байгаа компаниудын нэг гэж хэлж болно. Гэхдээ яг худалдаа хөгжлийн банкны хувьд бол өөрийн хөрөнгөний өсөлт бол жил болгон бас маш хурдтай нэмэгдээд явдаг ийм компани. За энэ удаагийн тайлан дээр ч гэсэн өөрийн хөрөнгөний өсөлт бол бас харьцангуй сайн өссөн байгаа нь бол харагдчих байгаа. За харин нөгөө талдаа эцдийн өмчийн өгөөчтэй өөрийн хөрөнгөний өгөөчийн хувьд бол банкны салбарын хувьд бол 17.6% байдаг бол худалдаа хөгжлийн банкны хувьд бол ашигтай ажиллагаа бас өнгөрсөн онтойгоо харьцуулахад төдийлөн сайн гарч чадаагүйтэй холбоотой бол бас өөрийн хөрөнгөний өгөөчийн хувьд бол 9.5% гарсан байна гэж бол хэлж байна. За дараагийн банк нь бол Төрийн банк, хамгийн сүүлийн банк тий. За Төрийн банкны хувьд бол яг бас арилжааны итэх хувьцааны ханшийн хувьд бол төдийлөн сайн байж чадаагүй. Сайн үзүүлэлтүүдийг ч үзүүлж чадаагүй. За мөн санхүүгийн үзүүлэлтийн хувьд бол бас таархан байсан. Гэхдээ сая энэ 2026 оны эхний хагас жилийн байдлаар цэвэр ашигын хувьд 64 тэрбумд хүрсэн баг. Тэгэхээр яг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 тэрбумаас 64 тэрбум гэдэг бол бараг л 100% өсөлтийг үзүүлчихсэн байгаа. Маш сайн гэж хэлж болж байгаа. За мөн өөрийн хөрөнгөний өсөлтийн хувьд ч гэсэн нэг 16.5 орчим хувийн өсөлтийг үзүүлчихэд байгаа. За яг хөө Төрийн банкны хувьд яагаад өнгөрсөн жилийн мөн үеэс өнөөдөр за 100% бараг цэвэр ашиг өсөлтийг үзүүлсэн бэ гэдгийг яг хөө хараад үзэх юм бол за өнгөрсөн жил бол за дан ганц Төрийн банк ч гэлтгүү за бусад банкнуудын хувьд ч гэсэн бас ашигын хувьд бол харьцангуй өндөр биш доктортой байсан үе. За 2024 онд тэрний өмнөх жил буюу 2024 онд бүх банкнууд болон бусад компаниудын цэвэр ашиг бол маш өндөр хэмжээгээр өссөн. За тэгээ 25 онд бол 24 онтойгоо харьцуулахад харьцангуй бага байсан. За тэгээ одоо 26 онд 25 онтой харьцуулахад бол Төрийн банк буцаад 24 оны цэвэр ашигын өсөлт рүүгээ буцаад өгсөн дүр зурагтай байгаа гэж харж болж байна. Тэгээ Төрийн банк дээр нэг онцлог зүйл нь юу гэхээр үнэ ашигын харьцаа хараад үзэх юм бол 2.7 үржүүлэгчтэй буюу банкны салбараас маш багаар үнэлэгч. Бусад 5 банк, бусад 4 банкнаас багаар үнэлэгч байгаа гэсэн. Энэ 2.7 юуг илтгэж байна вэ гэхээр Төрийн банк 2.7 жилийн цэвэр ашигаа хурааж байгаад зах зээл дээр нээлттэй байгаа болон хаалттай байгаа бүх хувьцаагаа худалдаж авах чадамжтай байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол үүнээс үзэхэд бол Төрийн банк ямар хямдхан зарагдж байгаа вэ зах дээр. Тэгээ энгийнээр ярих юм бол гэдэг нь бол шууд ойлгогдохоор байгаа хаа. Одоо үргэлжлүүлээд түрүүний дурдсан 5 банкны IPO хийсэн ханшнаас хойш өнөөдрийн байдлаар хувьцааных нь ханш ямар байгаа юм бэ? За эдгээр банкнууд бол за IPO хийгээд зарлснаас хойш бол зарим нь унсан байгаа, заримынх нь хувьд бол өсөлттэй байгаа гэж хэлж болж байгаа. За өсөлттэй байгаа компаниудын хувьд бол Хаан болон за Хас банкны хувьд илүү өндөр хэмжээний өсөлтийг
яг өнөөдрийн байдлаар IPO ханшнаас хойш үзүүлчихэд байгаа гэж хэлж болж байна. Хааны хувьд 52%, хасын хувьд бол 70% өсөлт. Маш хурцтай өсөлтүүдийг бол үзүүлж байна тийм. За эсвэргээрээ бол голомт болон худалдаа хөгжил төрийн банкны хувьд бол одоогийн байдлаар бол хувьцааны ханш нь бол уналттай хэвээрээ байна. Гэхдээ эдийн засгийн мөчлөгийг дагдаг хамгийн гол хөрөнгө оруулалтын одоо субъект одоо ер нь бол хөрөнгө оруулж болох үс бүтээгдэхүүн юу байдаг вэ гэхээр банкны салбар байдаг. За эх жилүүдэд бол эдийн засаг 10% өссөн тийм. За 7%-аар 5% ч гэдэм юм хамаагүй. Энэ өсөлттэй уялдуулж хөрөнгө оруулалт хийя гэж үзэх юм бол банкны салбарын хувьцаануудыг худалдаа авах нь бол хамгийн зөв сонголт байдаг. Энэ ч утгаараа ер нь бол хэдийгээр худалдаа хөгжил төрийн банк голомт банкнуудын хувьцааны ханш анх одоо IPO хийсэн цагаас хойш уналттай байгаа хэдий ч үнэлгээний харьцаа үзүүлэлтүүд бол маш багаар үнэлж байна. Зах зээл дээр хямдхан хэвээрээ байна. Тэгээ энийг бол худалдаж авбал бас үнэлгээ талаас харуул нэлээд тохиромжтой байна гэдгийг бас нэмэлтээр хэлмээр. За тэгэхээр хоёулаа одоо өнөөдрийнхөө танилцуулгыг дүгнээд үзэхэд за Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдж байгаа топ системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааны ханш бол холимог дүр зурагтай байгаа юм байна. За илүү багаар үнэлэгдсэн компаниудын хувьд гэх юм бол Голомт банк болон за Төрийн банкыг дүрдэж болохоор байна. За харин илүү докторчсон хувьцааныхын ханш нь өсөлттэй явж байгаа компаниуд бол Хаан болон Хас банкнууд байгаа гэж хэлж болохоор байна. За мөн нийт одоо банкнуудын нийт хөрөнгө болон өөрийн хөрөнгө өргөжин тэлсээр байгаа нь буцаад цаашдаа банкны салбарт маань илүү их зээл гаргалтууд за илүү их өргөжин тэлэх боломжууд байна гэж дүгнж болохоор байна. За тэгээд шинжээчийн цагийн дараагийн дугаараар Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилд багтсан компаниудын санхүүгийн тайлангуудын дүгнэлт болон хувьцааны ханшийн талаарх шинжилгээг дараагийн дугаараар та бүхэнд хүргэх болно. Та бүхэнд баярлалаа. Баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.